За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны математикийн ША хувилбарыг өргөжлүүлэн хүргэе. За өнөөдөр бол 12-оос 21 дугаар одлогын бодолтыг хүргье. За 12 дугаар одлого байна. А цэг, Б цэг, С цэг гэсэн цэгүүдээр оройтой гурвалжны Б оройгоос татсан медианы уртыг олоорой гэсэн байна. За тэгэхээр Б оройгоос татсан медиан маань бол нөгөө АС талын дундад цэг дээр яах нь буудаг. Тэгэхээр АС талын дундад цэгийг D гэж тэмдэглээд D-г цөмөрөө олъё. За тэгэхээр дундад цэгийг яаж олдог вэ гэвэл нөгөө захын хоёр цэгийг яах нь нэмээд хоёрт буудаг. Арифметик дундаж гэсэн үг шүү дээ. Одоо хэлбэл А-гийн X дээр B-гийн C-гийн X-ийг нэмэх. Тэгэхээр хоёр дээр хасах 6-ыг нэмээд хоёрт бууж байна. За тэгэхээр А-гийн Y буюу хасах 2 дээрээ C-гийн Y буюу 8-аа нэмээд бас 2 хуваалаа. За тэгэнгүүт юу бол таарж байна. D-цэгээ маань X нь хасах 2, Y нь 3 гарлаа. За одоо ингээд бид нар медианы уртыг олох гэсэн шүү. Тэгэхээр B оройгоос татсан юм чинь медиан маань BD гэсэн үг бол таарна шүү. Тэгэхээр BD хоёр цэгийн хоорондох зайг маань медиан гэж ойлгоод тэрийг олъё. За тэгэхээр хоёр цэгийн хоорондох зайг олохдоо бол яаж болдог вэ гэвэл харгалзах координатуудыг хасаад квадрат зэрэг дэвшүүлээд нэмээ язгуургадаг тий. Тэгэхээр за одоо B цэгийн D цэгийн маань X нь хасах 2, B цэгийн маань X нь 3 шүү дээ. Тэгэхээр хасах 2-оос хасах нь 3. Хаалтанд хэлээ квадрат зэрэг дэвшүүлээ. Нэмэх нь B цэгийн маань D цэгийн маань Y нь 3, хасах нь B цэгийн маань Y нь хасах 2. Тэгэхээр 3-аас хасах нь хасах 2. Хаалтанд нэгээ квадрат зэрэг дэвшүүлээд нэмээ язгуургалаа. За тэгвэл хоёлаа эзрэл тэмдэгтэй хоёр тоог нэмэхээр хооронд нь нэмчдэг тий. Тэгэхээр чи хасах 2-оос 3-ыг хасгаач хасах 5. Хасах 5-ын квадрат маань нэмэх болчин тий. За дараа нь хасахын юу болох вэ? Нэмэх болж байгаа. Тэгэхээр чи энэ чинь 3 дээр нэмэх нь 2 буюу 5 болж 5-ын квадрат. Тэгэхээр 5-ын квадратыг 5-ын квадратыг нэмэхээр 50 болно. 50 чинь 25-ыг үржих нь 2 буюу 5 язгуурын дор 2 гарч чинь. Тэгэхээр манай хариу маань B хариу гарах нэ. Зөв хариу маань B байх нэ. За 13 дугаар бодлого харъя. 60-аас хэтрэхгүй натурал тоонууд дундаас нэг тоо сонгоо авахд 3 эсвэл 5 хуваагддаг байх магадлалыг олоорой гэж. За тэгэхээр магадлал маань бол нөгөө байж болох боломж нийт боломжтой хуваадаг сонгодог магадлал байгаа тий. Тэгэхээр одоо цөмөр ихтэй 5 3 2 хуваагддаг тоонуудаа олъё. За тэгэхээр 3 хуваагддаг тоогоо олохын тулд 60-га нөгөө бүхэл хэсгээр хуваачдаг тий. 60-га 3-т бүхэл хэсгээр хуваахаар 20. 20-ын ширхэг тоо 3-т хуваагддаг байна гэсэн. За дараа нь 5 хуваагддаг тоогоо бас 60-га 5-та бүхэл хэсгээр хуваачвал 15 болох нь. Тэгэхээр 12 болох нь тий. Тэгэхээр 3 хуваагддаг 20 тоо, 5 хуваагддаг 12 тоо байх нь. За ингээд шууд энэ 20 12-ыг нэмж болохгүй. 3 5 2-т хоёуланд нь зэрэг хуваагддаг тоо 3-т ч орсон, 5-т ч орсон байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг олоод цөмөрөө хасъя. За тэгэхээр 3 5 2 зэрэг хуваагддаг тоо маань 15 хуваагддаг байна. Тэгэхээр 60-га 15 хуваах юм бол 4 хоногдчих. Тэгэхээр энэ 4 тоо маань 3-д ч байгаа, 5-д ч хуваагддаг тоонтор байгаа гэсэн үг. Тэгэхээр манай 3 5 хуваагддаг тоогоо олохдоо 20 дээрээ хэдийг нэмэх вэ? 12-оо нэмээд 4-ийг хасна. Нэг л удаа хасна. Яагаад гэвэл энэ хоёуланд нь нэг удаа орсон юм чинь нэг удаа илүүг нь хасчихаар манай хариу маань 32-оос 4 хаслаа 28 гарч ирж байна. За тэгэхээр магадлал маань бидний олох ёстой 3 5 хуваагддаг тоо маань 28. Нийт хэдэн шиг тоо бол 60 байгаа. Тэгэхээр 60-ны 28 гээд цөмөрөө 4 хураачвал 15-ны 7 буюу D хариу гарч байна. Манай хариу зөв хариу маань D байх нэ. За 14 дугаар бодлого харъя. Доод суурийн талбай нь 64 π байх цилиндрийн тэнхлэг огтлол нь квадрат бол цилиндрийн өндрийг олоорой гэж. За тэгэхээр цилиндрийн маань суур нь бол тойрог байдаг. За нэг ийм бит байна тий. За багшны шараар энэ суурийг нь тэмдэглэжлээ. За тэгэхээр цилиндрийн маань суурийн радиус маань r гэж төсөөлөх юм бол цилиндрийн суурийн талбай маань болохоор πr квадрат бол таарах нэ. За тэгэхээр цөмөрөө энэ маань 64 π-гээ өгсөн чи π-ний дэ хураачвал r квадрат маань 64 буюу эндээс радиус маань 8 гарчих нэ. За тэгэхээр радиус маань бол яах нь 8 болчихлоо шүү дээ тийм ээ. За цаашаа цөмөрөө өргөжлөө. Радиус гэдэг маань одоо энэ тойргийн суурийн төвийг А гэж тэмдэглэжүүл энэ А Д-гийн хоорондох зай маань бол радиус бол тарах нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр манай R маань А Д тэнцүү буюу 8 болох нь. За дахиад дээрэс нь энэ маань нөгөө тэнхлэг огтлол гэж ярьсан. Тэнхлэг огтлол гэдэг маань юу гэсэн үг вэ? Суурийн дээд суурийн төв А, доод суурийн төв энэ Б-гээ
дайруулад тэнхлэгтэйгээ А Б-г холбочгонд тэнхлэг үүсгэж тэрийг тайруулаад ингээд татах юм бол одоо энэ хүрээлцсэн байгаа энэ хөх квадрат гарна гэсэн үг байна шүү дээ. Энэ нь квадрат гэсэн. За тэгэхээр энэ квадратын нэг талыг олохын тулд А Д маань Б А Б хоёртой тэнцүү юм чинь Б-гээс Д гэдэг маань бол энэ тэнхлэг огтлын маань нэг тал нь болно гэсэн үг байна шүү. Тэгэхээр Д С маань бол юу бол тарих нь 16 болчих нь. Хоёроор үржүүлээ тийм ээ. Диаметр нь учраас. За тэгвэл энэ маань квадрат гарна гэсэн учраас ДС маань 16 ДФ маань яг нь өндөр нь ч бас яг нь 16 бол тарих нь тийм ээ. За инхээр манай хариу маань л яг нь Е хариу зөв хариулт маань Е байх нэ. За цөмөрөө цаашаа 15 дахь бодлого харъя. 15 дахь бодлого бол f под x тэнцүү ln x дээр нэмэх нь 2 функцийн графикийн x тэнцүү 3 цэг татсан шөргөх шулууны налалтыг олоорой гэж. За тэгэхээр шөргөх шулууны налалтыг олно гэдэг чинь нөгөө уламжлал аваад уламжлал авсан дээрээ уг функц нэг x0 орлуулсан байлдаг. Тэгэхээр цөмөрөө энэ ln x дээр нэмэх нь 2-оос уламжлал авах нэ. За тэгэхээр натурал логарифмын уламжлал бол 1-ийг хуваах нь логарифмын арыг илэрхийлдэг тий. Тэгэхээр чи 1-ийг хуваах нь x дээр нэмэх нь 2 байна. За ингээ уламжлалаа авчлаа. Одоо x-ийнхээ оронд хэдийг орлуулах нь 3-ыг орлуул x-ийнхээ оронд. За тэгэхээр уламжлал дээр x-ийн оронд 3-ыг орлуулахаар 5-1 гарч. За энэ 5-1 маань бол энэ функцийн шөргөх шулууных нь налалт байх нэ. Тэгэхээр 5-1 буюу манай хариу маань А хариу маань зөв хариу болж таарах нэ. За тэгээд цөмөрөө 16 дугаар бодлого харъя. ABC гурвуулжинд А оройн өнцөг нь 30 градус, С оройн өнцөг маань 105 градус гэж чинь тий. Харин АЦ тал маань 8 гэж чинь. За 6 зүрх цөмөрөө тэгвэл. За тэгвэл ABC гурвуулж ингэ зурчих жагшин. А оройн өнцөг нь 30 градус, С оройн өнцөг маань 105 градус мохон өнцөг юм байна тий. АЦ маань хэд гэж байна? 8 гэж байна. За С маань 8 гэх нь тий. Б тал маань тий. Тэгвэл BC талын уртыг олоорой. За энэ BC тал А оройн эсрэг байгаа юм чинь уртыг нь жижиг А гэж тэмдэглэчихье л да. За тэгэх юм бол эндээс хоёр тал хоёр өнцөг байгаа юм. Тэгэхээр эндээс нөгөө синусийн теорем цөмөр ашиглана. За синусийн теорем маань ямар тохиолдолд ашигладаг гэх юм бол талыг нь эсрэг өнцгийн синус нь хуваадаг тий. За тэгэхээр энэ А талын маань эсрэг өнцөг нь 30 градус. Тэгэхээр А-г хуваах нь синус 30 тэнцүү. За дараагийн тал маань энэ Б тал маань 8 гэ өгсөн байна шүү дээ. Тэр 8-ийн эсрэг өнцгөө олохын тулд 180-аас асчих л да. 130 150 дээр 30-ийн 135 180-аас 45 градус юм байна. Тэгэхээр 8-ыг хуваах нь синус 45 болчихё, тийм ээ. За ингэнгүүт энэ бүгдээрээ мэдэгдэж байгаа. Харин А маань мэдэгдэхгүй тий. За синус 30 маань бол 2-ны 1 байдаг. Орлуулчих. Синус 45 маань язгуур дээр 2-ыг хуваах нь 2. За ерөнхий хуваах маань энэ учраас энэ 2 нь дээшээ гарч үржигдээд 2 А болно. Нөгөө талд болохоор энэ язгуур дээр 2-ыг 2 туурахаач язгуур дээр 2 болоод энэ маань дээшээ гарч үржихээр 8 язгуурын дор яах нь 2 гарах нь тий. За ингээ хоёр талын 2 туучвал А тэнцүү 4 язгуур дээр 2 буюу С хариу маань манай зөв хариу байх нэ. За 17 дахь бодлого харъя. 1 дээр нэмэх нь И-г хуваах нь 2-оос асах нь И гэсэн комплекс тав байна тий. Энийг А дээр нэмэх нь Б хэлбэрт бичээрэй. Өөрөөр хэлбэл нөгөө нэг бодит хуурам гэсэн нь ялгаарай гэсэн үг байна тий. За тэгэхээр манай өгсөн комплекс тав маань болохоор ингээ харах юм бол хоёр комплекс тав хооронд хуваасан байна тий. Тэгэхээр хоёр комплекс тав хооронд нь хуваахдаа хамгийн амархан арга нь болохоор хуваарийнх нь хосомгоор өвччихдөг. Хуваар маань бол 2-оос асах нь И байна шүү дээ тий. Тэрний хосмог гэдэг тав юу хэлдэг гэх юм бол хуурмаг хэсэг болох И-гийн өмнөх тэмдэг маань эсрэг тэмдэгтэй байдаг. Тэгэхээр 2 дээр нэмэх нь И-гээр үржүүлээд хуваагаад өгөх нь. За тэгээд дээдлийн хуваарт байгаа хүртүрт байгаа хоёр тоогоо бол хооронд нь хаалтаа задлаад үржүүлчихье. Хуваарт байгаа сартаа задлаад үржих устдаад ийм болчихно. За тэгвэл энд бас нөгөө комплекс тав маань И квадрат маань бол хасах нэгтэй тэнцвэдэг. Тэгэхээр И квадратынхаа оронд хасах нэгээ орлуулчих. За тэгэхээр юу болох вэ? 2 дээр нэмэх нь за 2 дээр 1-ийг нэмэхээр 3 болно тий. Хасах нь И квадрат маань хасах нэг учраас хасах нь 1 болох нь. За хуваах нь хуваар нь 4-өөс хасах нь И квадрат юм чи И квадрат чи өөрөө хасах нэг учраас хасахаас нэмэх болоод 4 дээр нэмэх нь 1 болох нь. За ингээ бодохоор тоонуудын хооронд нэмчих юм бол 1 дээр нэмэх нь 3-ийн хуваах нь 5-таа тэнцүү буюу тус хүрийн 5-таа яах нь хуваач. Тэгэхээр 5-ны 1-ийг дээр нэмэх нь 5-ны 3 И болоод манай хариу эндээс харах юм бол зөв хариулт маань B байх нэ. За одоо 18 дугаар бодлого харъя. Дискрет санамсгүй хувьсагч нь магадлалын тархалтын өснөгтөр өгсөн байна. Математик томчоор өгч. За тэгэхээр x маань 1 2 3 байж болох нь магадлал маань 8-ны 1 А 4-ний 3 байна. Тэгэхээр цөмөрөө энэ магадлалаа эхлээд яах нь
олохыг А гэдэг болно. Тэгэхээр бүх магадлалын бүх боломжтой магадлал маань нийлбэр нь 1 байдаг. Тэгэхээр 8-ны 1 дээр А нэмээд 4-ний 3-ийнх нь 1 байх нь. За тэгэхээр 4-ний 3-аа 8-ны хуваар руу шилжүүлчихвэл 8-ны 6 болох нь. Тэгэхээр 8-ны 1 дээр 8-ны 6 нэмэхээр чинь 8-ны 7 буюу 8-ны 7 дээр А-г нэмэх юм бол 1-тэй тэнцүү байх нь. За 8-ны 7-гоо хоошоо оруулаад асчих юм бол 8-ны 1 нь А-та тэнцүү байх нь. Тэгэхээр А маань 8-ны 1 байх нь. За одоо математик дүнжтэй олъё. Математик дүнжтэй олоход бол санамсргүй хувьсагч харгалзах магадлалаар нь үржүүлээд хооронд нь нэмчдэг. Тэгэхээр математик дунджаа EX гэдэг тэмдэглээ те. EX тэнцүү. За 1-ийг 8-ны 1-ээр үржүүлээд нэмэх нь 2-ыг А чинь 8-ны 1 шүү дээ. Нэмэх нь 3-ыг 4-ний 3-аар үржүүллээ. За ингээ үржүүлэнгүүт 8-ны 1 дээр 8-ны 2 нэмэх нь 4-ний 9 буюу ижил хуваарьт өгөхийн тулд 2-оор үржүүлчих. Тэгэхээр 8-ны 18 болчих нь те. За ингээд нэмэх юм бол 8-ны 21 гарсан байна. Тэгэхээр манай хариу маань зөв хариу маань D байх нь. Зөв хариу D байх нь. За 19 дахь бодлого харъя. А вектор маань 3 хас 2 К гэ өгсөн. Харин Б вектор маань К дээр нэмэх нь 1 4 2 гэд өгсөн. Энэ векторын скалар үржүүр нь 10 гэ өгсөн бол К болоо гэж. За 2 вектор скалар үржүүрийг олохдоо яаж болдог вэ? Координатын аргаар нь болохоор харгалзах координатын үжийн хооронд нэмдэг. Тэгэхээр 3-ыг К дээр нэмэх нь 1. Нэмэх нь хас 2-ыг 4-өөр үржүүлээд нэмэх нь К-г 2-оор үржүүлээд нэмэх нь. За одоо бас скалар үржүүр нөгөө талаас 10 өгсөн шүү. Тэгэхээр 10 тэнцүү энийг хаалтаа сайхан задлаа өчөө. 10 тэнцүү 3К дээр нэмэх нь 3 хасах нь 8 нэмэх нь 2К. Тэгэхээр 3К дээр 2К-г нэмэхээр 5К болчихно. 3-аас 5-ыг 8-ыг хасгаач нь хасгатав ч уушрахаар нэмэгдээд 15 болчихно. Эндээс К тэнцүү хэд байх нь? 3 байх нь. Тэгэхээр манай зөв хариу маань Е байх нь. За одоо 20 дугаар бодлогыг харъя. E под штрих x нь 4-өөс хасах нь x ба E под x-ийн оронд t-ийг орлуулахад y нь хасах 3 гардаг бол E под x функцийг олоорой гэж. За тэгэхээр манай функц маань бол уламжлал хэлбэрээр яатсан өгсөн байна. Тэгэхээр их функцээ олохын тулд цөмөрөө интеграл авдаг тий. Тэгэхээр E под штрих x энэ 4-өөс нь x-ийн 2 талаас нь x-ээр интеграл авчих. Тэгвэл энэ маань эхний интеграл E под штрих x dx маань бол E под x-тэй тэнцүү болчихно. Тэгвэл 4-өөс хасах нь x-ээс интеграл авал энэ зэргийн интеграл байна тий. За тэгэхээр 4-ийн x дээр нэг зэрэг x-ийн зэрэг дээр нэгийг нэмээд x квадрат хуваах нь 2 байх нь. Хасах нь нэгийн интеграл маань x нэмэх нь c гэдэг авчи. За тэгээд 4 2-оо хураачвал e под x маань болохоор 2x квадратаас хасах нь x нэмэх нь c боллоо. За бидний анхны өгсөн нөхцөл маань болохоор x-ийн оронд t-ийг тавихад y нь 3 гардаг гэсэн. Тэгэхээр e под x-ийг 3-таа тэнцвүүлээд x-ийн оронд t-ийг тавьчвал хасах 3 тэнцүү c болчихно. E под 0 маань t 3 шүү дээ. Тэгэхээр хасах 3 тэнцүү c буюу эндээс c-гээ e под x-ийн хооронд орлуулчихвал 2x квадратаа хасах нь x хасах нь 3 гэсэн хариу буюу манай зөв хариу маань А хариу гарч байна. За 21 дугаар бодлого харъя. За 21 дугаар бодлого маань А нь 36-тай тэнцүү, Б нь 28-тай тэнцүү бай. За тэгвэл энэ илэрхийллийн утгыг олоорой гэж. За тэгэхээр илэрхийллээ цөмөр биччихье. Тэгэнгүүт энэ язгуур маань хоёуланд нь хүртүүрт нь А гэж байна. Харин хуваар маань болохоор нөгөө бидний мэдэх нөгөө 7 томьёо маань шүү дээ, тий. Ялгуурын квадратын томьёо авах нь, тий. За ингээд хуваарт хүртүүрээс нь А хаалтнаас гаргаад хуваарт байгаа ялгуурын квадратаа ялгачих юм бол ийм болчихно. За одоо язгуур квадрат тусдахаараа яах нь модультай гардаг тий. Тэгэхээр хуваарт байгаа А-гаас хасах нь B маань квадрат маань язгуурсахаа модуль гарна. За гэтэл бидний харангууд А маань 36, Б маань 21 гэж байна. Тэгэхээр 36-аас 21 хасахаар эерэг тоо орох учраас модулаас шууд чөлөөлөгч нэ. За тэгэхээр А-гаас хасах нь Б-нүүд нь хоорондоо ингээ яах нь хураагдчихингууд юу илтгэвэл язгуур дор А гүрч нь А-д нэмэх нь Б хуваах нь А-д нэмэх нь Б болчихлоо. Одоо А, Б-гийн хооронд орлуулах 36, 28 орлуулчвал ийм болчихно. За тэгэхээр 36 дээр 28 нэхэр 64 буюу за 36-аас чинь 6 гараад 64-өөс 8 гарна. Тэгэнгүүт доотлынхаа 64-т 8 хураахад 8-ны 6 буюу дахиад 2 тураачих. Тэгэхээр 4-ний 3 буюу зөв хариу маань C хариу гарах нэ. За дараагийн удаа та бүхэндээ 2 онны бодлогоо дуусгана. Дараагийн удаа хүртлээр түр баяртай.